Хай. Би Instagram хэрэглэдэг үү, Facebook хэрэглэдэг үү? Гоё яагаад тээ. Instagram, Facebook хэрэглэдэггүй энэ төрч биш л тээ зүгээр хаагаад Facebook ухахгүйгээр, Instagram ухахгүйгээр би одоо 3 сар болж байна. Instagram-аас яагаад ядарсан бэ гэвэл Instagram дээр хүмүүс нэг тийм хуурамч байдаг гэх юм уу? Зөвхөн жаргалтай байгаа л юм яг хөө зөвхөн жаргалтай байж гоё эерэг мэдээллийг түгээх нь тийм буруу зүйл биш л дээ. Гэхдээ яг өөрөө өдөр болгон тэгэж амьдэрдэггүй юм байж сонин ямар ч учиртай энтэй хөхөн болгоны сошиал медиа хүлээж авах тохиргоо нь өөр байх. Би Instagram дээр маш их идэвхтэй байдаг гэсэн. Би байнга стори хийгээл ямар ч гэсэн доор хаяж 7 сторитой ч юм уу те. За яг нэг амар завгүй өдөр 3 4 сторитой. Үнэхээр өдөржингөө хөвтөж байгаа үед бүр ингэ сторийн бүр ингэ цэг болцсон. Их стори хийдэг. Маш их Instagram донцсон маягийн хүн байсан. Би л зүгээр өөрийнхөө туршлагаасаа хуваалцахад жингээ барих гэж зүгээр л жирийн торонхоо охтууд шиг байх гэж маш их дасгал хийдэг. Тэгээ дасгал хийхгүй бол би усуугаал таргалаад байдаг төрлийн хүн. Энэ нь бол генетиктэй холбоотой байх. Хоёр талын хамаатнаас надаас гадна туранхай хүн гэвэл ганц манц л байгаа. Тэгэхээр маш туранхай бай, Instagram дээр гоё охтууд шиг байх гэж хичээдэг. Яагаад тийм болсон бэ гэвэл би өөр хүнд таалагдах гэж тэрийг юусоо хийгээгүй. Надад тэр охтууд гоё санагдсан болохоор надад тийм амьдрал гоё санагдчихсэн. Би багасаа л Барби болохыг хүсэжсэн. Тийм гоё биетэй, гоё хувцастай, гоё амьдралыг хүсэжсэн болохоор би тийм л хүмүүсийг дагаж өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлнэ, өөрөө тийм л хүн болох байх гэсэн зорилгоор гадаадын дотоодын гоё хүмүүсийг хүсэж байгаа болгоноо дагаж эхэлвэ. Тэр хүмүүс нь хүртэл өөрсдөө өдөр болгон постлдог шиг төгс биш. Тэр хүмүүс муу өдрүүд байдаг. Тэр хүмүүс бүр зураг янзалж тавьдаг. Би бол Кардашиныхныг маш их дагдаг. Тэд бол VR-аар тоглодог. Интернетийн эрдэмтэн гэж байдаг үл интернетийн эрдэмтэд байх. Тэд хөдөлмөрч гоё биетэй идэж ууж байгаа юм төгс өдөрт дасгал хийх 1000 цаг байдаг. Тэгээд болохгүй бол тураах аппаратанда орчин, арсны салгаанд орчин. Чи цараматай биш зүгээр л жоохон ядуу гэдэг үгэнд би дуртай. Тэр үгээс болоод чи цараматай хүн гэж байхгүй зүгээр салгаанд орж чадахгүй байгаа л хүн гэж байгаа. Тийм болохоор чи салгаанд оронгууд л хөөрхөн болно гэж бодоод салонд ороод хөөрхөн болж ийн гэж бодож яваад гэтэл яг үнэндээ өөрийгөө хөөрхөн гэж бодоогүй юм бижиж салонд ороод ингэж яваадсэн чинь төгс болоогүй гэх юм уу. Салонд ороод яваад байхад яг өсөжсэн зорилтондоо хизэж хүрэхгүй би гэдэг чинь угаасаа ийм царайтай угаасаа ийм дуу хоолойтой ийм биетэй ийм хүн ондоо бүтээгдсэн хүмүүсийг хараад маш өөртөө итгэлгүй болж стресстжсэн гэх юм уу. Би тийм атаархан хүн биш л дээ. Гэхдээ би энэ бүхнийг худал хуурмаг хүмүүс Instagram дээр зураг янзалж тавьдаг. Тэр Кардашиныхаа хүртэл зураг янзалж тавьдаг. Instagram дээр байгаа хүн болгонд хамгийн гоё амьдралаа тавьж амар олон зураг авснаас хамгийн арай гайгүйгийн тавиал тийм байдгийг мэддэг хэрнээ. Яагаад ч юм стресстэж өөрийгөө голж исэн. Тэр хүмүүсийг дагах, тэр хүмүүсийг дуурайх надад таалагдчихсан. Би тэд зураг бослохдоо янзалж фотошоптож бэлхүүсээ нарийнхан болгож өгцгөө том болгож бие өөрчил ярьсаа цэвэрхэн болгож зураг хийдэг. Тэд хүртэл тэгж яхад одоо наад захын Улаанбаатарын инфлюенсер бол янзалж байгаа байх гэж бодсон. Манай найз ч гэсэн янзалдаг. Би ч гэсэн тодорхой хэмжээнд янзалдаг. Гэтэ ингээд янзлах нь надад гоё санагддаг. Надад л гоё юм шиг санагд. Тэрийг хүмүүс харангуутлаа энэ ямар гоё биетэй юм бэ? Энэ шиг болох юмсан. Гингүүт өөрийгөө харьцуулдаг ч юм уу. Талд ухамсартаа ч гэсэн харьцуулаад би гэтээ юм биш гэдэг нэг юм сөрөг бодол орж ирэх үе гэхээс найсан. Учир нь яг надаас тэгжсэн болохоор гэтээ мэдхгүй би Instagram-ыг удахгүй сүрэх гэж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл маш токсик. Хүмүүс маш буруу үлгэр дуурайл авч байна. Жохон хүмүүс өөрсдөө харьцуулж байна. Юу гээд байна гэвэл надад Instagram-г байх хугацаа таалагдсан. Би зөвхөн Twitter ашиглаж байсан. Ганцхан Twitter ашиглаж байхад Facebook, Instagram хоёроос цуглах мэдээллийг авчиж байгаа байхгүй юу? Ерөөсөө мэдээлэлээс хоцроогүй. Оросд юу болж ирснийг мэдчихсэн, Монголд юу болж ирснийг мэдчихсэн, цаг үеийн мэдээллээс хоцорсон тохиолдол байхгүй. Тэгээд бодохоор Facebook, Instagram дээр олон хүн байдаг газар мэдээллүүд маш их давтагдсан байна гэдгийг мэдэрсэн. Одоо жишээ нь дайн дажин болоод байжангууд Instagram дээр хүмүүс стори хийгээл ингэсэн байна, тэгсэн байна гэж орж ирээл. Дараа нь тэрнээсээ ангижрах гад Instagram-аас уудаа Facebook орсон чи Facebook дээр бага хүмүүс
пост стори хийцөө ингэсэн байна тэгсэн байна. Бүр яг тэр мэдээллийн тэгэл тавтаал өөрсдөө үзэл бодлоор хэрэггүй юм үзэхгүй байж сурах гэдэг чухал take away юм шиг байна. Би хэрэггүй юм маш их үздэг. Хэрэггүй. Амар сонь бичлэг үзэл. Тэгээ амар сонь мейкап пак үзэл тэр сэрэмэрээр тамран дээр тавиа яах гэж байгаа юм те лайк. Би ялангуяа мейкап контентуудыг харахаар энэ одоо ямар новшин вэ гэж хардаг хэрнээ үзээд идэг. Олны анхаарлыг татахын тулд хийсэн мейкап контент, мейкап хак бол дийлийнх нь доор хаяж 60-аас дээшгээ хувь нь ажиллахгүй. Цахим сүлжээний апп болгон дээр яг зорилтод хүмүүсээ дагаж юу харахаа сайн шүүлтүртэй байхгүй бол мэдээллүүд чинь давтагдана, амьдралын чинь цаг хугацаанаас өрн таран хийгдэж байна. Тэгэхээр хаанаас ямар мэдээлэл авах вэ? Сайн ялгах хэрэгтэй байх. Ийм учраас би Instagram дээр сайн бодож байгаад би бараг 1000 хэдэн зуун гаруй хүн дагдаг. 1000 хэдэн зуун гаруй хэрэглэгч дагдаг. Тэрэн дотор дандаа гадаадын хүмүүс, зураач нар, мэдээлч нар, дуучид тэгэл Монгол хүмүүс 10 жилийн ангийнхан ч юм уу тиймэрхүү хүмүүс байдаг. Хэрвээ Instagram-ыг нээх юм бол нэг өдрийг зориулж агаад тэргүй хүмүүсээ Facebook дээр байгаа хүмүүсээ устгаад тэгээ ерөнхийдөө хүмүүсийг маш их unfollow хийнэ гэж бодож байгаа. Бити гомдорой. Учир нь зүгээр л өөрийнхөө цаг хугацаанд зориулж байгаа зүйл. Би чамд цаг хугацаа зарцуулмаар байвал чи миний бодит амьдрал дээр хоёул цаг хугацаа өнгөрөөж болно шүү дээ. Instagram, social media бол яг бодит амьдралаас нэлээд хол хамт байгаа та нарыг мэдж байгаа хэрнээ яг үнэндээ та нартай уулзаагүй дотн биш тиймэрхүү байдаг. Гэтэ Instagram дээр хизэж уулздаггүй хэрнээ байнга биеийнхээ сториг хараад бүр сүултээ би минийг таньдаг мэддэг юм шиг болонготлаа. Тэр хүнийг маш сайн мэддэг юм шиг хэрнээ тэр хүнтэй нэгч уулзж байгаагүйгээ боддоо ямар аимшигтай вэ те. Тэр хүн чамд харуулъя гэсэн юм л харуулж байгаа шүү дээ. Бусдад харуулъя гэсэн юм л харуулж байгаа. Чи тэр хүнтэй хамт байхад тэр хүний зөвхөн харуулцыг гэсэн юмыг чи харахгүй. Чи тэр хүнтэй хамт байх, найзлах эсвэл хамт цаг хугацааг өнгөрөөхөд тэр хүний сошиалтай гаргаагүй зүйлсийг чи харж болох байгааз. Тэгээ ингээ бодохоор бодит амьдрал илүү үнцэнтэй байв. Надад YouTube маш их таалагддаг. YouTube бол яг юм өөр ертөнд хязгааргүй аялуулна. Юуныч тухай мэдээлэлтэй чи болж бол YouTube дээр үнгүү номууд сонсож болж байна. Google бол юу YouTube-ээс үнгүү харж болж байна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд ингэж бодохоор интернетэд худалдаж авч болох контентууд ямар гоё юмнууд байдаг болоо. Үнгүү баримтат кино, үнгүү хичээл, үнгүү лекц сонсоод тийм гоё байдığım чинь яг үнэндээ төлбөрийн төлөөд үнэтэй контентыг үзвэл бүр ямар супер юмнууд байдаг болоо интернет гэж бодохоор маш гоё санагдах юм. Ганцаараа маш удаан амьдралаа. Хүмүүнтэй уулзахгүйгээр үнтэй уулзах боломжтой ажил дээр байгаа ч юм уу. Ганцаардлаас аврах маш олон төрлийн замууд сошиал медиа дээр байдаг. Гэхдээ сошиал медиа дээр ганцаардаа л байжснаас амьдрал дээр хин нэгэнтэй ч юм уу эсвэл жинхэнэ бодит амьдралын найз нөхдөдөө ямар нэгэн гоё юм хийгээд би чам гоё байх гэсэн зураг үлдэх ч гэсэндээ миний хамгийн гоё дурсамжууд хамгийн гоё өдрүүддээ ямар ч зураг авахулаагүй амар ад жаргалтай байгаа ч гэсэндээ би бодоггүй байгаа учраас зураг авдаггүй ч юм уу те. Сошиал медиа бол үнэхээр маш сонин зүйл юм. Тэгээд сошиал медиагүй байгаад интернетгүй байгаад ганцаардсан уу гэвэл ганцаардсан. Ганцаараа өөртөө цагаа зарцуулж цаг хугацааны мэдрэмж минь өөр болсон гэвэл тийм. Ганцаардах нь л ер нь хамгийн юм байна. Instagram, Facebook дээр орохгүй байлаа гэд би нөхөргүй болохгүй. Ханаад минь идэхгүй. Намайг Instagram-аа хаана уу? Instagram-д орж ирэхгүй байна уу? Хинч хамаагүй. Намайг нэг амар санаад ах юм байхгүй. Үнэхээр миний амьдралын хамгийн чухал хүмүүс ч юм уу надад хайртай хүмүүс бол яаж хийж байгаад ч хамаагүй намайг олоод харьцаад үрд байх хэвээр найзууд зүгээр л нэг найзууд биш үрд байх хэвээр найзууд маш үнцэнтэй хүмүүс ингээд яаж ч жагаад холбогддог. Найзуудаасаа холдсон уу гэвэл үгүй. Бус хүмүүсийн хувьд намайг мартна уу? Яан уу энэ надад хамаагүй. Гэтэ би Instagram, social media хүмүүсийг харилцаагаараа аврахын төлөө ашигладаг байсан. Эргэж Instagram-д ороод зүгээр л фидэн дотор найтайхан vibe үүсгэхээр юм л хийжээ гэж бодож байгаа. Хитрхи гоё байж, атаархагч нарынхаа шарыг малтахгүй бас эмо байж аз жаргалтай байгаа хүмүүсийн vibe-ыг алахгүйгээр юмны балансыг тааруулж ашиглаж сурахаас балансыг олох ямар ажиллагаатай юм бэ? Мэдрэмж шаардаж балансыг олж амьдрах нь тийм амархан биш санагдсан. Сэтгэлийн баланс, амьдралын баланс, биеийн балансыг олвол сэтгэлийн балансыг олно гэж би
зогсдог байгаад балансны дасгал хийгдээлээ. Нэг хөлн дээрээ зогсоол бүр ингэ шууд утгаар нүлээгээд авчиж байгаа шүү дээ. Нэг хөлн дээрээ зогсоол. Балансны дасгал хийгээгүй байсан үеийн минь оюун санаа балансны дасгал хийдэг болсонны дараах оюун санаа хоёр маань тийм ч хол зөрүүтэй биш. Учир нь их юм өөрчлөгдөөгүй. Яа. Тэгэхээр хүн болгонд өөрөж магадгүй. Миний хувьд бол миний оюун санааны баланс биеийн балансаар орж ирсэнгүй. Эсвэл би дасгалаа дутуу хийгээд магадгүй 2 гар дээрээ тохон дээрээ 1 минут зогсдог болоод нэг хөлн дээрээ хязгааргүй хугацаагаар зогсож чаддаг болсны дараа бас юу гэх юм бэлээ те. Тэгж бодоод би юу ч гэсэн дасгалаа тогсоохгүй хийсээр байх болно. Тэгсэн чи хийгээ 6 сарын дараа уулан дээр бясалгаснаа. Би бол гэгээмэг гэсэн бол гайхгүй. Би Instagram, Facebook хоёроо хаагаад надад их цаг гарсан уу гэвэл тийм уншиж чадахгүй байсан номнуудаа уншиж дуусгасан. Интернетгүй байх бас өөрөө аюу сони юм бэлээ. Хүн яг интернетгүй байвал үхэхгүй л дээ те. Бүр ингээд чад хийхгүй штэ. Гэхдээ интернетээ салгаад интернетгүй болоод огт хорвоос тасрангуутлаа хэдэн өдөр байж би үзсэн. Интернетийн үнцнийг би ойлгосон. Бид нар байнга интернетэд онлайн байдаг хэрнээ яг интернетээс хэрэгтэй юм ерөөсөө ашиглахаа болцсон юм шиг мэдээлэл донд бялуураад хүмүүстэй ингээд хамаг юм бэлэн байдаг. Тэгээд би интернетээ таслаад ганцаараа өөртөөгөө хидгэн татсан дуутаагаа тэр чинь гинт тасарч байгаа шүү дээ. Гинт интернет тасрахаар нь би ерөөсөө ажилуулаагүй тэгээд байцсан байхгүй юу. Тэгэл би хідэн татаж авсан дуутаагаа хоцроол нэсийгээ сансаал өдөрт надад бүр маш их цаг гарсан. Зүгээр гэрээ бүр зад цэвэрлснээ. Гэртээ хийх ёстой байсан юмнуудаа хийгээд бүтэн ном уншиж дуусгаад тэгээд яг интернет хэрэг болсон тэр үедээ интернетний үнцийг маш мэддэм билээ. Одоо чи ямар нэг юм мэдэхгүй юм болонгот Google чи ингээд ийм асуудал гарч ийм тэр яах вэ гэд Google-аас асууж болно шүү дээ. Тэгээд интернетгүй байгаа үедээ интернеттэй болохоор би ийм хийндээ, тийм хийндээ, интернет төр ийм хайндаа гэж их боддtiin бийлээ. Интернеттэй байх үедээ хизэж бодоогүй юм байж зүгээр даварцсан байгаа байхгүй юу тий. Интернеттэй ирэхлээр Instagram ч юм уу сошиал медиагийн тухай хэлж байгаа зүйлс минь энэ байлаа. Медиа хэрэглэдэггүй хүмүүс байвал комент бичээд өөрийнхөө үзэл бодол амьдрал чинь юугаараа бусд хүмүүсээс өөр вэ гэдэг тухай бичээрэй. Бас сошиал медиа хэрэглэдэггүй найз эсвэл сошиал медиа хэрэглэдэггүй хүмүүс харж ирсэн бол тэр хүмүүсийн тухай бичээрэй. Ямар хөө байдаг бэ? Намайг санаж байгаа хүмүүс хайртай шүү. Баярлалаа намайг санаж агаад. Баяртай.